өнөөдөр миний ярих гэж байгаа зүйл болохоор яг энэ хичээлийн шинжил улирал эхэлж байгаатай холбоотой амьд буй чуулганы хувьд өчигдөр би яг тэр нөгөө үйлчлэлийн багийн хүмүүсийн дунд ярьсан. Гэхдээ тэр зүйлийг өнөөдөр би бас ахаад ярина. Ахаа сонсоход зүгээр бас сонсоогүй хүмүүс бас бөөндөө бүгдээрээ яг энэ зүйлийн талаар сонсоод авахад бас хэрэгтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр миний ярих гээд байгаа зүйл болохоор амьд буй чуулганы хувьд яг энэ шинэ улирал сар эхэлж байгаатай холбоотой амьд буй чуулган юуг анхаарч байгаа вэ гэхээр дагалдуулалт, дагалдагч бэлтгэх ба эсийн бүлэг. Эсийн бүлэг яагаад өнөөдөр чуулганы дунд чухал юм? Тэгээ дагалдуулалт, дагалдагч бэлтгэх гэдэг байгаа нь хэр их чухал юм гэдэг зүйлийн талаар би өнөөдөр хэлж өгмөр. За түүнээс өмнө бүгдээр хамтдаа эхлээ залбир өдөр сэтгэлээ бэлдээд бурхан биднэрт бас ойлголт ухаарлыг өгөөсэй. Бас миний хувь хүндтэй бас ойлголт итгэл бас чиглүүлгээ өгөөсэй гэдгийг хамтдаа залбирая. За эзэн бурхан маань бид нар таныхаа өмнө ирээд залбирч байна. Та энэ цагт биднийг удирдан чиглүүлж ярих хэлэх зүйлдер таны мэрэгэн ухаан байж, таны чиглүүлэг байж, та амьд буй чуулганыг үнэхээр сүнс дотор хөдөлгөж хүн бүрийг танд үйлчлэх гэсэн зүрх сэтгэлээр та дүүргэж өгөөрэй. Таныг дагах сэтгэлээр та дүүргэж өгөөрэй. Өнөөдөр хэлэгдэх зүйлээр та бидний хувьд үнэхээр ойлголт ухаарлыг өмнө харж байгаагүй зүйлсийг бас биднэрт харуулж ойлгуулж мэдүүлж өгөөч гэдэг энэ цагийг таны хүн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За амьд буй чуулган нь тэ хүмүүс нь амьд итгэлтэй байхын тулд өсөлттэй, үрдсэн, өр нөлөөтэй байхын тулд дагалдагч бэлтгэх болон эсийн бүлгийг тууштай хийх нь аль нь бидний хувьд маш чухал байна. Өнөөдөр чуулганд шинээр ирсэн хүн ганц бүтэн сайнны цуглаанд хамрагдаад эсвэл нөгөө номлож байгаа хүнийх нь ур чадвараас болоод чуулганд нутагшиж үлддэг. Та анх чуулганд өөрийгөө хэрхэн иржсэнийг та бодоод санаад үзээрэй. Өнөөдөр та анх удаа чуулганд ирэхдээ таныг халуун дотноор хүлээж авсан хүн танд илүү ингэж санагдаж үлддэг. Аль эсвэл тухайн яг ирж байхад ингээд нэг юм уур амьсгалтын тийм гоё дулаахан тийм тайван орчин байсан. Би энд нэг онцгой зүйл байна гэж мэдээд ирсэн хүмүүс хэвчлэн байдаг. Тэгэхээр би энэ ч юг онцолж хэлэх гээд байна вэ гэхээр үнэндээ шинээр ирж байгаа хүмүүс ямар бодолтой байдаг вэ гэхээр тэдний хувьд байдаг асуулт нь би энд тухтай байж чадах уу? Хүмүүс намайг хүлээж авах уу? Би найз нөхөдтэй болж чадах уу? Миний байх ёстой газар энэ мөн үү гэсэн асуулттай байдаг. Тийм учраас эсийн бүлгээр бид нар дамжуулж нөхөрлөж Бурхныг таньж мэдэн шинээр ирсэн хүмүүс аюулгүй тэр тайван байдлыг мэдэрч илэн далангүй байх нөхцөл боломж эсийн бүлгийн дунд бүрддэг юм аа. Тэгэхээр эхлээд яг дагалдуултын талаар ярихаас өмнө эсийн бүлэг яагаад чухал болохыг би та бүгдэд хэлээд байгаа гэсэн. Эсийн бүлэг яагаад чухал вэ гэхээр ганц бүтэн сайнны цуглаанаар дамжуулаад хийгдэж байгаа зүйлээр дамжуулаад хүмүүс босгогдож яг тухайн үед яг урамшиж зоригшиж магадгүй гэхдээ 7 хоногийн дундуур бүр илүү ингэж нээлттэй ярилцаж ойрхон өөрийнхөө зүрх сэтгэлийг нээх боломж тэр эсийн бүлгийн дунд бий болдог. Тэгэхээр яагаад эсийн бүлэг чуулганы хувьд чухал байгаа вэ гэхээр эсийн бүлэг нь хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрах, хүн бүрийг итгэлээр өсгөх маш тийм чухал орон зай юм. За би ахад хэлээ өнөөдөр миний хэлэх гэж байгаа эсийн бүлэг дагалдуулалтын талаар хэлэх гээд байгаа хоёр чухал зүйлийг би онцолж хэлээд байгаа. Эхнийх нь эсийн бүлэг нь хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг авчрах хүн бүрийг итгэлээр өсгөх маш том орон зай юм. Эсийн бүлгээр дамжуулж бид нэр төлөвшөж, эсийн бүлгээр дамжиж бид нэр өөрснийгөө нээж, эсийн бүлгээр дамжиж бид нэр өөрснийгөө олж харж, эсийн бүлгээр дамжиж миний итгэл өсдөг юм аа. Өнгөрсөн хугацаанд миний итгэл чигсэн ганц бүтэн сайнны цуглаанд яваад би итгэлээрээ өссөн юм байхгүй. Та бүгдийн хувьд ч гэсэн эзэлхэн байгаа гэж бодож байна. Би өсвөр наснаасаа анх эсийн бүлэгт одоо явж эхлэхдээ тухайн үед одоо ингээд насны ангиллын нөгөө цуглаанууд маш цөөхөн байсан. Тэгээ зүгээр л нэг 4-5-аар эсийн бүлэг одоо тэр чинь бараг 20 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Зүгээр л одоо бид нэр өсвөр насны хүүхэд байхдаа хамтаа цуглахыг эрэлхийлээд хамтдаа байх нь тэр чухал байсан учраас тэр нь илүү тайван
тухтай өөрийгөө нээж өөрийгөө олж харах, Бурхныг таньж мэдэх орон зай байсан учраас өнөөдөр тэр өсвөр насны хүүхэд яг тэр эцсийн бүлгийг ирэл хийлж тэнд сууж тэрүүгээр эцсийн бүлгээр дамжуулаад цаашлаад чуулганд болж байгаа бүхий л зүйл итгэвтэй хамрагдаж тэгснээрээ миний амьдрал маш том өөрчлөлт бий болсон гэж хэлсэн. Тэрнээс ганц бүтэн сайнны би цуглаанд яваад миний итгэл өнөөдөр сайн одоо хангалттай өссөн юм аа. Би гайгүй төлөвшөд байгаамаа гэж бид нарыг хинэн ч хэлж чадахгүй баг. Тэгэхээр би түрүү хэлсэнтэй таныг анх чуулганд ирэхэд хэн нэгэн таныг дотноор магадгүй хүлээж авсан байдаг. Тэгэхээр хэрвээ бид нар бас өөрснөөсөө асууж болох зүйл нь хэрвээ шинээр хүн чуулганд ирсэн үед бид нэр баярлдаггүй бол тийм ээ. Хэрвээ юм ярьдаггүй бол тэр хүн ямар мэдрэмжтэй байх вэ? Тэр хүн за энэ миний байх газар биш юм байна гэдээ магадгүй шууд гараад явчих байх. Гэхдээ яг хуу би юу гэж хараад байгаа вэ гэхээр амьд бол чуулганы хувьд шинээр хүмүүс ирэхэд их баярлдаг. Би тэрэнд бас баярлдаг, би баярлдаг, хүмүүс баярлдаг, зарим хүмүүс манд баярлдаг. Бүгдээрээ баярлдаг бах гэж бодож байна. Гэхдээ яг үнэндээ шинэ хүн орж ирээд цуглааны дараа ингээд сууж яхад яг очиж ярьдаг хүн тоотой хэдэн хүн л байдаг. Тэгэхээр энэ ч би чуулганы хүн нэг бүрийг юу гэж урамшуулмаар байгаа вэ гэхээр өнөөдөр чуулганд магадгүй бидний дунд таны адил өмнө нь цуглаанд ирж байгаа хүн ирвэл хамтдаа баярлаж, хамтдаа ярьж, хамтдаа нөхөрлөж тэр хүнийг хүлээж авах тийм зүрх сэтгэлээр таныг өөрийгөө зэвсэглээч, та өөрийгөө бэлтгээч. Тийм хандал, бодол, сэтгэлгээг таныг өөрсдөө суулгаасаа гэж хүсэж байгаа. Магадгүй таны үеийн хүн ирвэл та хамгийн дөрөнд очиод хүрээд ирсэн чинь би маш их баяртай байна. Бид бүгдийн дунд байгаач, бид бүгдийн найз болооч, бидний ант нөхөд болооч гэдэг тийм урилгыг бид нар өөрсдийнхөө зүгээс өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйл болохоор зөвхөн үйлчилж байгаа хүмүүс хамаатай биш, хүн нэг бүрт хамаатай болохыг хэлээд байгаа. Бүгдээрээ хамтдаа баярлдаг. Нөгөө Лук номдэр хэлдэг те. Тэнгэрийн хаанчлалд нэг хүн аврагдахад тэнд бөөн баяр хөөр болдог гэдэг шиг өнөөдөр бидний чуулган донд нэг хүн ирээд эцсийн бүлгээр дамжаад хийгдэж байгаа зүйлээр нь дамжаад нутагшиж үлдвэл бид нар хамтдаа баярлах хэрэгтэй. Хамтдаа бурхан талархаж бурханд тэр магтаалыг бид нар өргөх ёстой. За тэгэхээр бидний нэгт яагаад эцсийн бүлэг чухал болохыг хэлсэн. Эцсийн бүлгээр дамжуулж бидний итгэл өсдөг юм байна. Хүмүүс өөрснийгөө нэгтэр боломж нэгддэг юм байна. Тайван тухтай байх өөрийгөө олж харах боломж тэнд нэгддэг юм байна. Тэгээ өнөөдөр бид нар яг амьд бүл чуулганы хувьд 8 эцсийн бүлэг хэлж байгаа. Тэгээд энэ 8 эцсийн бүлгийг бид нэр илүү тууштай авч явахын тулд ахлагч нар өөрсдөө эхлүүлээ гэдэг шийдвэр гаргаад 4 ахлагч нар чуулганы 2 ажилтан дээрээс нь аль хэдийн итгэмжтэй үйлчилж байгаа. 2 хүнийг оролцуулаад 8 эцсийн бүлэг бид нэр эхэлж байгаа. Гэхдээ бид нар яг энэ 8 эцсийн бүлэг эхлэхдээ ямар зарчмаар явах гээд байгаа вэ гэхээр яг энэ дагалдуулт эцсийн бүлэг чухал учраас эцсийн бүлгээрээ дамжуулаад бас тодорхой хэмжээнд дараагийнхаа хүнийг бид нараас бэлдээд дараагийн бэлтэж байгаа хүн нь эцсийн бүлгээ авч өсгөөд дараа нь бас дараагийнхаа дагалдуулж байгаа хүнд эцсийн бүлгээ хариуцах байдлаар ийм үржих байдлаар явъя. Тийм учраас ахлагч нар яг нөгөө эцсийн бүлгийг авч явж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд өөрснийгөө ингэж үлгэр дуураилж бож харуулж тэгээд сурсан хүмүүс нь яг тэр загвараараа бас хийж яваасаа гэдэг байдлаасаа бид нэр яг энэ зүйлийг хийж эхэлж байгаа. Тэгээд яг эцсийн бүлгийн хуваарлтуудыг хийсэн. Тэгээд 7 хоногийн дундуур чуулганы групп чатад бас тавих хаа. За хоёрт миний хэлэх гээд байгаа дагалдагч бэлтгэх дагалдуулт яагаад чухал болохыг хэлж өгье. Тэгээд түүнээс өмнө бидний хамгийн бас сайн мэдэх нэгэн ишлэл бас мартсан ч явж иж магадгүй нэг ишлэлийг хэлж өгье. Матай 28:18-аас 20. Стандарт Монгол орчуулгаас уншия. Есүс дөхөж ирээд тэдэнд айлдан тэнгэр газар дээрх эрх мэдэл надад өгөгдсөн. Тиймээс явж бүх үндэснийг дагалдагч болгохтун. Ингэхдээ эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээж та нар тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэн заа. Тиймээс эцсийн цаг үе хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэлээ гэж. Энд дээр Есүс хэлсэн тиймээс явж бүх үндэснийг дагалдагч болгохтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээж миний та нар тушаасан бүгдийг
тэдэнд заа сахин биелүүлэхэд тэдэнд заа гэж хэлсэн. Тэнцэнэс бид нар юуг олж харах хэрэгтэй вэ гэхээр үндсэндээ Христ итгэлийн чуулган бүрийн итгэгч хүнийг бүрийн туйлын зорилго нь Есүс Христийн өгсөн агуу захирамжийг биелүүлэх юм. Итгэгч хүнийг бүрийн, чуулганыг бүрийн Есүс өргөтгөөсөө өөрийнхөө дагалдагч нарт өгсөн энэ агуу захирамжийг хүн бүрт хандаж хэлсэн. Явж бүх үндэснийг дагалдагч болгох гэдэг. Тэгэхээр бидний итгэгч хүнийг бүрийн туйлын зорилго нь Есүс Христийн өгсөн агуу захирамжийг биелүүлэх юм аа. Тэгээ би нэг дагалдагч бэлтгэх янз бүрийн хичээлийг яг энэ хичээлийг бэлдэж байхдаа сонсохдоо ийм хэд хэдэн зүйлийг би бас олж мэдсэн. Тэрний юу вэ гэхээр дайны дэлхийг өөрчлөхийн тулд нэг удаа нэг хүнийг дагалдуулахад л хангалттай гэж хэлээд байна. Нэг удаа нэг хүнийг дагалдуулна гэдэг нь тэр хүн нь ахад нэг хүнийг дагалдуулах байдлаар энэ нөгөө нэмэх үйлдэл биш үржих хуулийн талаар яриад байгаа. Үржих үйлдэлийн талаар яриад байгаа. Чуулганд яг хүмүүс нэмэгдэж болно. Гэхдээ дагалдагч бэлтгэх гэдэг бол үржих үйлдэлээр өсөж байгаа зүйлийг хэлээд байгаа. Нэг хүн итгэмжтэйгээр нэг удаа нэг хүнийг дагалдуулахад тэр дагалдуулсан хүн нь өөр нэгнийг дагалдуулаад тэрний дагалдуулсан хүн бас ахаад нэг хүнийг дагалдуулснаар энэ нь маш хурцтай хүмүүс итгэлийн амьдрал дээр ирж Есүс Христийг таних боломжийг нээгдэж байгаа. Энэ дагалдуулагч болгох гэдэг нь зөвхөн ямар нэг хүнийг итгэж болгоод орхих тухай яриаггүй. Энэ бол маш урт хугацааны үйл явц зориулал цаг зав биднээс гарахыг хэлээд байгаа. Тэр хүнийг Бурхны өмнө аваачиж, залбирч, биеэ даад сургах хүртэл нь за яг энэ хүн дагалдагч боллоо гэх хүртэл нь тодорхой хэмжээнд тэр хүний төлөө маш их цаг завыг зориулж нөхөрлөж хамтдаа ярьж хөөрж Бурхны үгнээс суралцж мэдүүлж баярлах үедээ баярлаж хүнд хэцүү бэрхшээлтэй үедээ өөрснийгөө нээж ярилцах. Итгэлийн хувьд, сүнслэг амьдралынхаа хувьд юу нь болохгүй байгаа, юу нь болоод байгаа зүйлээ элен далангуй ярих энэ процессыг хэлээд байгаа. Чуулган хөгжин цэцгэлэхийн тулд өөрчлөгдсөн хүмүүстэй байх хэрэгтэй. Дагалдагч бэлтгэхгүйгээр агуу захирамжийг биелэх боломжгүй. Тэгэхээр өнөөдөр чуулган өөрчлөгдсөн итгэгчтэй тийм хүмүүстэй дагалдагчтай байхгүй байвал бид нар зөвхөн л итгэгч хүмүүс юм байна гэж ойлгож байна. Бидний амьдралд ямар нэгэн өөрчлөл байхгүй байгаад чуулган ямар нэгэн өсөлт үржил байхгүй байвал за бид нар зөвхөн л итгэгч хүмүүс юм байна. Харин чуулган үнэхээр яг Бурхны гэсэн халуун чин хүсэл эрмэлзэлтэй байгаад бусдыг дагалдуулах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаад Бурхны өгсөн энэ захирамжийг, Бурхны өгсөн энэ үүргийг биелүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа тэрүүгээр ингэж бүр шатаж байгаа тэрүүгээр ингэж хөдлөгдөж байгаа хүмүүс чуулганы дунд тэнд өсөн хөгжилт цэцгэлэлт байна гэж хэлээд байгаа. Чуулган эхлээд дагалдагчийг бэлтгээд тэгээ өөрчлөлт бэлэн болдог. Харин дараа нь ямар нэгэн зүйл эхлүүлэхгүй бол хийхгүй бол бүр байж чаддаггүй гэж хэлээд байгаа. Есүс Христийг дагдаг хүн бүрийн амьдралд хандсан Бурхны дуудлага гэж хэлж байна. Есүс Христийг дагдаг хүн бүрийн амьдралд хандсан Бурхны дуудлага явж бүх үндэстнийг дагалдагч болгох. Тэгэхээр дагалдагч бэлтгэх нь бид нар ингэж бодож болохгүй зөвхөн удирдагч нарын зөвхөн мэрэгсэн итгэгчдийн хийдэг зүйл биш. Дагалдагч гэдэг нь маань дагалдагчаа бэлтгэдэг гэж хэлж байна. Тэр нь яагаад дагалдагчаа бэлтгэдэг вэ гэхээр өөрөө дагалзсан хүн яг тэр байдлаараа бусдыг дагалдуулах боломжтой байхгүй. Өөрөө хэрвээ дагалзсан бол тэр дагалдын хэм маягийг тэр хүн өөрөө ойлгоод тэр дотроо тэр зүйлийг мэдээд авсан бол тэр зүйлээрээ бусдыг дагалдуулах боломжтой болоод. Тэрнээс ямар нэгэн мэрэгсэн итгэгч нар супер итгэгч альсвал олон жил цуглаанд явсан итгэгч энэ зүйлийг хийгээд байгаа зүйл биш. Энэ маш энгийн боловч биднээс маш их зориулт гардаг. Бас биднээс маш их тийм эргэлт буцалтгүй бид нар шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээд энэ дээр маш тийм том ач холбогдол маш их чухал болохыг би ойлгуулж хэлэх гээд байгаа нь дагалдагч бэлтгэдэггүй зүгээр итгэгч байгаа хүний амьдрал
төдийлэн тийм нэг юм ямар нэгэн тийм хоосон тий нэг сул дорой байгаа юм шиг мэдрэмж тийм орон зай байдаг бол дагалдагч бэлтгэдэг хүний амьдрал илүү баялаг байдаг. Дагалдагч бэлтгэснээр дагалдагч бэлтгэх зүйлийг хийдэг хүн дагалдагч хүний амьдралд юу бий болдог вэ гэхээр тэр хүний хувьд амьдралынхаа шин аяллыг эхлүүлж өөрийнхөө сүнслэг амьдралын хувьд ялалтыг бий болгож хувийнхаа амьдрал дээр бас ололт амжилтыг бий болгож насан туршдаа үргэлжлэх нөхөрлөлийг бий болгоно гэж хэлээд байгаа. Түүгээрч барахгүй та өөрөө ч танаас чуулганч түүхийг бий болгоно гэж хэлж байгаа. Энэ гайхалтай зүйл биш гэж юу? Дагалдуулт бэлтгэхийн гайхалтай зүйл нь энэ биш гэж юу? Энэ танд ч чуулганд ч хүнийг бүр ашиг тустай болохыг хэлээд байгаа. Энэ ямар ашиг тустай юм бэ гэхээр энэ танд ямар ашиг тустай юм бэ гэж хэлээд байгаа вэ гэхээр та хэн нэгний дагалдуулснараа та Бурхны өгсөн дуудлагыг биелүүлж чинь энэ эргээ танд баяр хөөргийг авчирна. Энэ нь эргээ таны сүнслэг амьдралын хувьд ялалтыг бий болгож. Магадгүй та сүнснийхээ амьдралын хувьд ямар нэг тийм дийлэхгүй тийм зуршил байгаад байв тий бидний итгэлийн амьдрал дээр ямар нэгэн муу зуршил ялж чадахгүй зүйл байхыг үгүйсэхгүй. Гэхдээ бид нар дагалдагч бэлтгэхдээ хариуцлагатай байгаад яг тэр зүйлийг би яг энэ дагалдагч бэлтгэлээр яваад би өөрөө үлгэр дуурайл болох хэрэгтэй. Нэг талаас дагалдагч бэлтгэж байгаа хүн нь өөрөө үлгэр дуурайл байж өөрөө харуулж тэр харуулсан зүйлээ тэр хүнээр хийлгэж тэр хүн хийж сураад дараагийн хүний хийлгэх энэ зүйлийг хийлээд байгаа. Тэгэхээр нөгөө талаас би өөрөө үлгэр дуурайл болж би өөрөө бусдыг дагалдуулахын тулд миний хийх ёстой зүйл нь те би яг энэ зүйлийг хийснээр миний амьдралд өнөхөр сүнслэг ялалт ирж хувийн амьдрал дээр магадгүй нөгөө бас шийдэгдээгүй бас зөвлөд шийдэгдэж бас амьдралынхаа хувьд шийдэгдэж чадаагүй зөвлөд ч гэсэн шийдэгдэж бас нэг сонирхолтой зүйл нь бид насан туршдаа үргэлжлэх тэр анд нөхөдтэй болно гэдэг нь үнэхээр сайхан. Өнөөдөр амьд бүл чуулган хэдэн жилийн дараа магадгүй тодорхой хэмжээнд өссөн байна гэж итгэж байна. Тэгэхдээ та чуулган дотор ганц хоёрхон л найзтай байвал ямар харамсалтай байв. Гэхдээ та үнэхээр чуулган дотор олон өөрийн гэсэн жинхэнэ анд нөхөртэй болсон байгаад өөрийнхөө итгэлийн амьдрал дээр ялалттай амьдарч байгаа итгэж байвал энэ ямар сайхан зүйл вэ? Та энэ зүйлийг хүсэхгүй гэж юу? Би энэ зүйлийг хүсэж байна. Энэ зүйлийг бид нэр бүгд хамтдаа хиймээр байна. Та энэ зүйлийг хийх үү? Яагаад гэвэл энэ нь бидний амьдралын хувьд, бидний итгэлийн амьдралын хувьд, бидний практик одоо энэ дэлхийд амьдарч байгаа амьдралын хувьд тэр чухал болохыг хэлээд байгаа. Агуу захирамжгүй хэлсэн бэлээ. Явж бүх үндэснийг дагалдагч болгох юм. Яв гэдэг нь бид нар байгаа газар, байгаа талбар бүртээ Бурхныг харуулж өөрснөө үлгэр дуурайл болж бусдад Бурхныг гэрчилж тэг ялангуяа бид нар яг Бурхны өмнө ирээд яг бид нар яг энэ дагалдуултыг хийхин төлөө бид нар зорих хэрэгтэй. Гэхдээ яг өчигдрийн нөгөө үйлчлэлийн багийн уулзалтан дээр яг миний өнөөдөр ярьж байгаа өчигдөр ярьсан зүйл бол ер нь яагаад дагалдагч бэлтгэх нь чухал юм, дагалдуулт яагаад чухал юм гэж ярьж байгаа. Гэхдээ яг нэг юм хэрхэн дагалдуулах вэ гэдэг яг тийм нэг тодорхой бас биднэрт тийм нэг заавар бас хэрэгтэй байх гэдэг юмыг өчигдөр санаа аваад ерөнхийдөө Монгол хүмүүсийн яг дагалдуулт гэхээр нөгөө нэг Европын орнуудын төсөм чуулгануудын ингээд айгүй олон яг нөгөө туулж үтсэн ингээл нөгөө зүйлсээ ингээд ном болгоол ингээл гарын авлага болгоод өгсөн юм байгаа. Гэхдээ надад төрсэн бодол юу байсан бэхээр Монгол хүмүүсийн сэтгэхүй онцлог тохирсон аж ахуй тохирсон энэ дагалдуултыг хэрхэн хийх вэ гэдэг зүйлийг амьд бол чуулган өөрснөө бий болгох хэрэгтэй юм байна. Тэр зүйлийг магадгүй одоо нөгөө бид нэр эхний ээлжинд шинэ хүмүүстэй оролцсон сургалтыг бараг жил гарны хугацаанд нэлээд ингэж 2-3 удаа хийж за нэг юм дүр зураг авсан. Тэр нь ямар сургалт хийсэн бэ гэхээр Библиэд суурилсан сэтгэл зүйн сургалт хийсэн. Тэгэхээр тэр сургалтын цугсан хүмүүс ингээд маш дуртай байгаад байсан. Бас өөрийгөө олж харсан баяр хөөртэй үнэхээр чухал юм байна гэж ойлгосон. Гэхдээ дараа нөгөө бидний өвдөсний бүлэг маань төдийлөн сайн явж байгааг учраас нөгөө нэг хүмүүсээ яах вэ гэдэг байдал байгаад байсан. Гэхдээ одоо бидний бодож байгаа зүйл шинээр ирсэн хүмүүс тэр сургалтандаа суугаад тэгээд одоо нөгөө нэг эсийн бүлэг яагаад чухал болохыг хийсэн. Эсийн бүлгээр дамжаад шинэ хүмүүс бидний дунд нутагшиж Есүс Христийг таньж мэдэж бидний нэг хэсэг болох боломжтой юм байна. Энэ зөвхөн шинэ хүний хувьд ч бус
Итгэгч хүний хувьд бидний итгэлийн амьдрал өсөлттэй байхын тулд энэ чухал агаад. Яагаад гэхээр ганц бүтэн сайнны цуглаанд яваад бидний итгэл өсөлттэй байгаад урам зоригтой байгаад яваад байдаг. Бид нар өөрснийгөө нээж бид нар өөрөө юу болохгүй байгаа юм. Бид нар заримдаа өөрснийгөө олж харах хэрэгтэй. Гэхдээ би яагаад заримдаа бид нар ингээд нэг амьдралынхаа нөгөө нөхцөл байдлаас стрессээс болоод ингээд өөрөө ирэхгүй маш юм цохолтдог болчдөг. Миний хувьд ч тэр ингээд заримдаа би өөрийгөө ингээд бас айгүй цохолтоод байгаагаа ингээд мэддэг. Тэ ингээд бүглэрлээс болоод ингээд нэг төлөвлөсөн юм хийж амжихгүй болохоор ингээд цохолтоод байгаагаа мэдээд. Гэтэл яг тэр зүйлсээ бид нар яг хэрхэн өөрснийгөө олж харж би арай өөрийгөө итгэлийн амьдралд яг Бурхны гүгийн дагуу би амьдарч чадж гинэ гэдэг зүйлээ олж харах нь яг энэ хэсгийн бүлгийн цаг байгаа. Тэгэхээр бидний хувьд амьд болж болгоны хувьд бас нэг яг оноос өмнө яг энэ зүйлийг хийгээд хүмүүсээ бас яг энэ сургах тал дээр илүү анхаарна гэж хэлмээр байгаа. Гэхдээ мэдээж хэрэг амлахгүй яг энэ хичээлийг сар хагасын ч юм уу 2 сарын ч юм уу тодорхой хугацаанд бид нэлийн яг энэ зүйлийг бодож төлөвлөж залбирч Бурханаас яг Монгол хүмүүсийн нөхцөл байдал тохирсон дагалдуулах зүйлийг бид нэр хэрхэн хийж болох вэ гэдэг зүйлийг ер нь боловсруулж хийх хэрэгтэй юм байна гэдэг тийм санаа төрсөн. Тэгэхээр яг тэр зүйлийг хиймээр байгаа та бүхэн маань бас санаа залбирч байгаарай. Тэгээд тэр зүйл маань үнэхээр бас үр дүнтэй байгаад хийгээд бидний амьдрал дүр жимсээ өгч ивэл сайн. Тэгээд тэр зүйлээрээ бас хүн бүр ингээд нөгөө нэг тэр зүйл маань хэрэг биднэрт бий болоод ирвэл тэр зүйлээрээ бид нараас бүгдээрээ хүнийг бүр суугаад бидний итгэлийн амьдралд бас хувь нэмэр оруулах тийм сургалт байна хаа гэж итгэж байна. Тэгээ дараагийн бас яг энэ дагалдуулалттай холбоотой нэг ишлэлийг харъя. Тэр нь 1-р Коринт 11-ийн 1-дээр Паул юу гэж хэлсэн бэ гэж зөрөгтэйгээр стандарт монгол орчуулгаас Христийг дуурайдгийн минь адилаар та нар намайг дуурайцгаая гэж хэлсэн. Би Христийг дуурайдаг шиг би Христийг дуурайдгийн адилаар та нар намайг дуурайцгаая гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бидний хамгийн түрүүнд хамгийн том үлгэр жишээ болсон хамгийн жишээ авах нэгэн бол Есүс Христ өөрөө. Есүс Христ энэ дэлхийд байхдаа дагалдагч нараа хэрхэн дагалдуулж, дагалдагч нараа хэрхэн хайрлаж, хэрхэн сургаж, хамтдаа байхдаа хамтдаа залбирч тэднийг сургаж, тэднээс сурсныхаа дараа бусдыг хүмүүсийг хоёр-хоёроор нийлгээгээд эртнийхэн дараа ямар байсныг сонсож, яг энэ бүхэл үйл явц нь яг дагалдуулалтын процесс явж байгааг бид нар харах болцоо. Есүс өөрөө хүмүүсийг хэрхэн хайрлаж байсан, шав нарынхын хөлийг угааж ясныг хүртэл бид нар мэднэ. Есүс хэрхэн үйлчлэх зүрх сэтгэлтэй байсныг энэ чэнэс бид нараас олж харах боломжтой. Тэгэхээр бид нар Есүсийн үлгэр жишээг нэн төрөнд санах хэрэгтэй. Дээрээс нь бидний итгэлийн амьдралд танаас итгэлийн хувьд одоо нэг алхам, хоёр алхам урд явж байгаа хүмүүсийг бид нар дагалдах хэрэгтэй. Бид нар хэн нэгнийг дагалдаж байж бид нар бусдыг дагалдуулна. Тэр загварыг бид нар өөрснөө олж харж иж дараагийн тэр загварыг тэр яг нөгөө байдлыг одоо дагалдуулах хүндээ бид нар мэдүүлнэ гэсэн. Тэгэхээр үндсэндээ өмнөх удаагийн номлол дээр бас одноо хэлсэн дагалдуулалт гэдэг нь би хэн нэгнийг дагалдуулаад тэр хүн нь ахаад нэг хэн нэгнийг дагалдуулж ивэл за энэ дагалдуулалт маань амжилттай хийгдээд байгаа юм байна гэж бид нэр ойлгож болох гэдэг. Тэгтэл миний дагалдуулж исэн хүн ингээд нөгөө за гэл нөгөө өөрийнхөө ингээд нөгөө нэг амьдралтэй одоо нөгөө эрх ашигын төлөө байгаад байвал тэр яг хөө би бол зүгээр тэр бол итгэвч хүн байна л гэж хэлнэ. Тэгэхээр итгэвч хүн дагалдагч хүнийг магадгүй бас ялгаж болох зүйл нь яг энэ гэсэн үг. Итгэвч хүн магадгүй өөрийнхөө эрх ашигын төлөө амьдардаг байж л. Харин Есүс бусдын төлөө бусдыг хайрлаж, бусдыг эдгэж, бусдыг уучлж, инэрж байсныг мэднэ. Тэгэхээр дагалдагч хүн өөрийн эрх ашигыг хойшин тавиад яг Есүс рүү хүмүүсийг дагуулдаг. Энэ хүн Есүсийг таньж мэдээд энэ хүн өөрийнхөө амьдрал дээр бүр яг ингээд нөгөө бац суурийг аваад яг энэ итгэлийн амьдралаас бүр буцалтгүйгээр явах тэр хүнийг бий болохын төлөө цаг зав зориултаа гаргаж байгаа хүнийг дагалдагч гэж хэлдэг. Тэр зүйлээсээ урам зориг авдаг, тэр зүйлээсээ болж баяр хөөр авдаг байх хэрэгтэй. Өнөөдөр яг өөрийнхөө эрх ашигын төлөө өөрийнхөө хэрэгцээний төлөө боддог хүмүүсээ хизээч нэг юм хангалттай санагддаггүй. Ягаад гэвэл тэр чинь нэг өөрийнхөө төлөө бодож зөвхөн авахын төлөө бодоод байгаа бол харин дагалдагч хүн бусдын төлөө өгдөг хүн
өгж байгаадаа маш их баярлдаг. Тэр хүн хүлээн авч байгаа хүн магадгүй тэр нөгөө тухайн хүнийг яг хэрэгцээнд нь хүрсэн зүгээр л залбирч өгөхдөө тэр хүнийг хэрэгцээнд байсан бол тэр зүйлийг харахтаа Бурхан яг энэ нөхцөл байдлын донд энэ нөхцөл байдлын донд ажилласан юмаа гэдэг зүйлийг олж хараад тэр хүн урамжтай тэр хүн баяр хөөртэй болдог. Тэгэхээр яг энэ зүйлээр л бүгдээр хамтдаа урагшлая гэж хэлээд байгаа. Энэ зүйлээр л бид нар өөрснийгөө хөдөлгөе, энэ зүйлээр л бид нар өөрснийгөө ингээд сэтгэхүй хандлага бодлоо бүгдээр Иесуд төвлөрүүлье. Ингэснээрээ бидний амьдрал Бурханаас өгөх өрөөл нь илүү байх болно. Авахаасаа илүү өгөх нь илүү өрөөлтэй гэдэг. Яг энэ сүнслэг амьдралын зарчим магадгүй яг энэ дэлхийн амьдралын зарчим бол те өөрийнхөө төлөө бусдаас хүлээгээд бусдаас ямар нэгэн хүлээлт үүсгээд хин нэг надад өгөхгүй байна би авах хэрэгтэй гэдэг тийм хандлагаар биш харин өгснөөрөө бид нэр олон илүү ихийг мэддэг, олон ихийг сурдаг. Тэгээ үүнтэй холбоотой бас яг үйлчлэлтэй холбоотой холбож хэлэхэд заримдаа бид нар тэгдэгтэй за би яриач үйлчлэх болоогүй байна да гэж сүм чуулганд 1-2 жил явсан хэрнээ гэдэг нөгөө за би өөрөө арай болоогүй дэ гэж бодоод байдаг. Тэгтэл үнэндээ үйлчилж эхэлснээрээ бидний хувьд бас сэтгэлийн амьдрал төсөлд ирдэг. Үйлчилж эхэлснээрээ бид нар шин зүйлийг олж хардаг. Үйлчилж эхэлснээрээ бидний хувьд бас нэг цоо шин нэг алхам сэтгэлийн амьдралын хувьд бас нэг алхам одоо урагшилдаг. Тэгснээрээ бид нар бас өөр зүйлийг бас олж хардаг. Тэгэхээр таныг би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр зарим хүмүүс юу гэж хэлэх гээд байдаг вэ гэхээр би өөрийнхөө сүнслэг бэлэг авиасыг өөрийнхөө авиас өдрийг мэдчихэд үйлчлэх гэх гээд байдаг. Тэгтээ үнэндээ тийм биш харин үйлчлснээрээ бид нар тэр зүйлийг олж харж үйлчлснээрээ бид нар өөрснийхөө бэлэг авиасыг мэдж үйлчлснээрээ Бурханаас ирэх тэр магтаал сайшааллыг бид нар хүлээж авдаг. Түүгээрээ бид нар итгэлийнхэн амьдралын хувьд маш их тэр өсөлттэй үр жимсийг бас бий болгодог. Тэгээ өчигдрийн бас уулзалтан дээр хүмүүсээс гарсан нэг санаа юу байсан бэ гэхээр нөгөө нэг чуулганд үйлчлэх хэрэгцээ байгаад байдаг. Гэхдээ нөгөө хүмүүс бас мэдэхгүй байгаа тийм тохиолдол байгаа юм шүү гэж хэлжсэн. Тийм учраас бидний хувьд чуулганы хувьд маш олон үйлчлүүд байгаа. Яг нь нүдэнд харагдахгүй цааны тийм юм зөөх хүртэл үйлчлэл тэр хүн хэлсэн нөгөө цааны юм зөөхөөс гадна шинэ хүнийг хүлээж авч байгаа нь хүртэл үйлчлэл. Тэгэхээр та үйлчлэмээр байгаа бол ямар нэгэн байдлаар та мэдэг дээрээ тэгээд хүүхдийн хичээлийн багш нар хүртэл дутагдaltaй тий. За одоо өөртөө өгтөгч нарт бас хүн хэрэгтэй. Өгтөгч нарын тэр хэлсэнтэй өгтөгчийн багийг илүү нөгөө нэг илүү эмгэгчтэй бас үр дүнтэй байлгахын тулд бид нар яг ахлагчийг томилоод тэгээд бас ер нь өсвөр залуучууд дээр бид нар тулгуурлаад хийдэг. Гэхдээ заавал өсвөр залуучууд гэхгүйгээр хамдуудаас дунд насны хүмүүсээс би өгтөгч хэмээр байна гэвэл энэ бас таны хувьд нээлттэй шүү. Энэ зөвхөн яг нөгөө идэвхтэй байгаа залуучууд маань дээр тулгуурлаж байгаа ч гэсэн энэ үйлчлэл заавал яг тийм насаар бол хязгаарлагдсан юм байхгүй шүү гэж хэлмээр байна. За тэгээ дээрэс нь бас Магдалины баг ингээд нэг хөгжимч нь бүрдсэн юм шиг харагдаад байгаа. Гэхдээ Магдалины баг бас Магдалины багт орох хүсэлтэй хүн байвал хэлээрэй гэсэн шүү боогийн. Тэгэхээр Магдалины баг ч гэсэн тийм олон хөгжимчтэй байгаад ингээд ээлжтэй болол бас энэ донд бас хэрэгтэй байгааг та ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Магдалины багийн үйлчлэл байна, өгтөгчдийн үйлчлэл байна, өөр бусад үйлчлэлүүд, хүүхдийн үйлчлэл, медиа үйлчлэл энэ дууны өг гаргах хүртэл биднэрт бас тийм үйлчлэлийн боломж бас биднэрт байгаа шүү. Тэгээд та ямар нэгэн байдлаар үйлчлэмээр байвал эцсийн бэлгийн ахлагч нартаа бас чуулганы бас ахлагч удирдагч нарт бас мэдэгдэх боломжтой гэж хэлмээр байна. За сүүлд нь 1-р Петр 2:21-с 25 дахь ишлэлийг уншия. Тэгээ энэ дээр стандарт монгол орчуулгаас уншия. Есүсийн харуулсан үлгэр жишээг хамтдаа харъя. 1-р Петр 2:21-с 25. Та нар үүний төлөө дуудагдсан. Яагад гэвэл та нарыг зам өрөөрөө замнуулахын тулд Христ өмнөөс нь зовлон амсаж өөрөө үлгэр дуурайл үзүүлсэн юм. Хилэнц нүглийг тэрбээр үйлдээгүй, хорм их аманд нь байгаагүй, зөвхүүлсэнс тэрбээр хариу зөхөөгүй, зовлон амссан ч занаагүй. Харин шударгаар шүүгч бурханд өөрийгөө даатгасаар байсан. Биднийг нүглийн хувьд өхмөл болгож харин зөвхт замаар амьдруулахын тулд Христ модон дээр нүглийг маань биедээ үрсэн юм а. Бид ийхүү түүний шарахаар эдгэрчээ.
төөрсөн хон мэд байсан та нар идүүгээ сүнснийхээ хончин бөгөөд халамжлагч болсон түүн рүү буцаж ирсэн гэж. За энэ дээр Есүс өөрийнх нь зам өрөөр замнуулахын тулд тэр хүнд хэцүү бэрхшээлийг үүр зовлон зүдгүүрийг амсаж өөрөө үлгэр дуурайл үзүүлсэн. Тэгэхээр тэр хүнд хэцүү байдлынхаа донд бусдыг зөхөөгүй, бусдыг шүүгээгүй, бусдыг хараагаагүй тэрээр шудраг бусаар зовж байхдаа бусдыг муулаагүй, хариу зөхөөгүй, харин биднийг нүглийн хувьд өхмөл олгож биднийг зөв замаар амьдруулахын тулд Христ модон дээр бидний нүглийг үүрсэн гэж хэлсэн. Тэгэхээр энэ чинь яг нэг зүйлийг ахиж бас онцгой шилмээр байгаа зүйл нь бид нар Есүсийн үлгэр жишээг санах хэрэгтэй. Есүс өөрөө юу хийснийг санах хэрэгтэй. Есүс загалмаан дээр юу хийснийг санах хэрэгтэй. Есүсийн загалмайг харахтаа бид нар би Есүсийн дагалдагч байж Есүсийн харуулсан зам өрөөр би явах хэрэгтэй гэдгийг бид нар санах хэрэгтэй. Яагаад гэвэл Есүс таныг амьтаа байлгахын тулд Есүс таныг итгэл найдвартай, урам зоригтой, өөрийнхөө амьдрал дээр ялалттай, үр жимстэй, баяр хөөртэй, бусдыг хайрлсан тэр хайр дотор тэр бүхий ёроолыг бидний амьдралд бий болгохын тулд зохистой бид нараа гэм нүглэхийн төлөө бид нар өөхөх ялтай байсан бол харин Бурхан өөрийнхөө амиар биднэрт нэгүслийг өгсөн юм. Өөрийнхөө амиар биднэрт бүхий л тэр сүнслэг бүхий л ёроолыг бидний амьдралд саярхсан юм. Харин бид нар тэр зүйлийг хүлээж аваад энэ зүйлийг бид нар хүлээж авахдаа дагалдагч болгох яг энэ итгэл үнэмшлийн донд яг энэ үйл явцын донд бид нар яг энэ зүйлийг хүлээж авах боломжтой гэж хэлмээр байна. Тэгээд бид өөрсдөө бас дагалдагч болж бусдыг Христ рүү дагуулгаас гадна бас бид нар өөр хүүхдэд дагалдуулах хэрэгтэйг би сануулмаар гэсэн. Заримдаа бид нар өөр хүүхдэд орхичдаг хүүхэд маань яг чуулганд явж байгаа юм чинь болно. Аль эсвэл өөрөө чуулганд явах үгүйгээ мэднэ гэж хэлэхэд байдаг. Миний хувьд бол би юу гэж хэлэх гээд байдаг вэ гэхээр бид нар итгэлээ үзүүлж хүүхдүүд маань багаасаа сүм чуулганд явах нь маш чухал гэж үздэг. Ягаад гэвэл хүүхдүүдийг багаас нь сурах тэрээр үтгэлэн тэр замыг орхихгүй гэдэг. Хожим нь та толгой өвдгөл тулд та хүүхдийг багаас нь яг энэ итгэлийн амьдралаар явуулснаар та дагалдуулснаар хожим нь та маш их тэр ёроолыг өөрийнхөө хүүхдийн амьдралаас харах боломжтой болно. За тэр үйлсэн дагалдагч бэлтгэх гэдэг нь зориулт үйл явц сурсан мэдсэн зүйлээ дамжуулсан зүйлээ тэр хүний хэрхэн хэрэгжүүлэх тал дээр нь зааж сургах тийм бас үйл явц байгаа шүү. Тэгэхээр энэ маань танаас бас маш их тийм зориулт цаг зав гарнаа гэдгийг та бас ойлгоосэй гэж хүсэж байна. Тэгээд яг энэ зүйлийг өнөөдөр яриад дуусахгүй бид нэр ойрхон ярина. Бас яг нөгөө нэг Монгол хүмүүсийн сэтгхүүн онцлогт аж ахуйн байдал тохируулсан энэ нэг дагалдагч бэлтгэх яг тодорхой гэдэг анхаарах хэрэгтэй юмыг заавар дөрмийг бид нэр хийнэ гэж хэлмээр байна. Тэгээ яагаад тэгэхээр Бурхны өгсөн биднэрт өгсөн тушаал захирамж нь явж бүх хүнснийг дагалдагч болгохтун гэсэн эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээж миний танаар тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэн заа гэсэн. Тэгээд төгсгөл нь ээлж байгаа амралт нь харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно гэж хэлсэн. Үеийн төгсгөл хүртэл үргэлж цаг үргэлж тантай хамт байх болно. Гэхдээ та яг энэ зүйлийг хийж байгаа бол за би өнөөдөр хэлсэн зүйлээ сануулад тэгээ бүгдээр хамтдаа бас залбирая. Тэгээ таныг хүнийг бүр яг энэ зүйлийг бас ирмэлзэж бусдыг өөрөө бас дагалдагч байхыг хичээж өөрөө дагалдагч байгаа зогсохгүй бас бусдыг дагалдуулдаг дагалдагч байхын төлөө таныг бас зориулт шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ ямар нэгэн тийм хол зүйл биш. Маш энгийн гэхдээ тодорхой хэмжээний маш их тийм цаг зав зориулт гаргана. Гэхдээ зүгээр маш энгийнээр хэлэхэд та өөрийн сурч мэдсэн зүйлээ нөгөө хүнийхээ хүндээ ойлгуулж мэдүүлж яг нутагшуулж өөрөөр нь хийж зааж сургаж хамтдаа цагийг гаргаж хамтдаа тоглож хамтдаа нөхөрлөж хамтдаа ярьж хөрч сууж Бурхны үгээс чи энийг юу гэж ойлгож байна? Чи итгэлийн амьдрал дээр
ялалтай ямар нэгэн зүйл байсан нь, ялагдaltaй ямар нэг юм байсан нь хамтдаа хоёулаа залбирая гэдэг яг ийм үйл явц байгаад тэгэхээр бид нар эсийн бүлэг дагалдагч бэлтгэх хоёр маань яагаад чухал вэ гэдгийг би дахин нэг сануулаа. Тэгээ хамтдаа залбирая. За эсийн бүлэг нь эсийн бүлгээр дамжуулаад бид нараа бусадтай нөхөрлөж, Бурхныг таньж мэдэж, шинээр ирсэн хүмүүс аюулгүй 50 байдлыг мэдэрч өөртнийг нээх боломж нэгддэг. Гол зүйл нь эсийн бүлэг нь хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрах, хүн бүрийг итгэлээр өсгөх маш чухал орон зай гэдгийг ойлгоорой. Хоёрт дагалдагч бэлтгэх нь яагаад чухал юм бэ гэж хэлбэл энэ нь чуулганч төдийгүй, таньч төдийгүй маш чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ Бурханаас өгсөн бид нарт өөрийг даалгавар юм байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ Бурханаас өгсөн өөрийг даалгавар гэж ойлгоод Есүсийн харуулсан үлгэр жишээгээр би явах хэрэгтэй байна гэж ойлгох хэрэгтэй. Есүсийн үлгэр жишээгээр явж байгаа хүмүүсийг бас бид нар дагалдах хэрэгтэй. Яг тэр зүйлээр ингээ бидний хувьд үлгэр дуурайл болоод яг тэрүүгээр ингээд яваад хичээгээд бидний хувьд ингээд харуулад байгаа хүмүүсийг бид нар бас дагалдах хэрэгтэй. Та хүлээх хэрэггүй, та өөрөө бас очиж болно. Та намайг дагалдууч болох уу гэж асууж болно. Асуугаад үзэхэд алдах юм байхгүй. Тэр хүн нэг бол таны дагалдуулсан хэрэг боломжгүй бол магадгүй өөр хин нэг тань зөвлөж өгнө гэсэн үг. Тэгэхээр дагалдагч бэлтгэхийн чухал зүйл нь яг энэ зүйлийг бид нэр хийж эхлүүлснээр бидний амьдрал шинэ аяллыг эхлүүлж бид нэр сүнслэг амьдралынхаа хувьд ялалттай болж хувийнхаа амьдрал дээр ололт амжилтыг бий болгож насан туршдаа үргэлжлэх нөхөрлөлийг бий болгоно. Насан туршдаа үргэлжлэх нөхөрлөлийг ингэснээр та бүгд чуулганч дээр хүнийг бүр түүхийг хамтдаа бичих болно гэж хэлж байна. Энэ гайхалтай зүйл биш гэж юу? Тэгээ бүрэндээ үнэхээр Бурханд бүгдээр хамтдаа талархъя. Бурхан руу хан залбирая. Тэгээд магадгүй бас яг энэ үйлчлэлийн шинжилгээ хийж байгаатай холбоотой үйлчлэмээр байгаа хүмүүс би үйлчлэхэд бэлэн биш байна гэж та битгий бодоорой. Гэхдээ танд магадгүй тохирох тийм үйлчлэх боломж юу байна гэдэг талаас нь бид нэр тэр боломжийг нээж өгөх төлөө бид нар санаа тавих болно. Тэгээд хамтдаа залбирая. Яг энэ цагт одоо яг Бурхан руу хандах цаг байна. Бурхан руу хандахдаа та яг өөрийгөө бас эргэж олж хараасаа гэж хүсэж байна. Тэгээд өөрийгөө хэрхэн олж харах вэ гэхээр өнөөдрийг хүртэл би итгэгч байсан уу? Итгэгчийн амьдралаар амьдарч байна уу? Аль нэг бусдыг дагалдуулахыг хичээгээд энэ дагалдагчийн амьдралаар амьдрах гад хичээгээд байгаа хүн үү? Үнэхээр би дагалдалтыг хийгээд яваад байгаа хүн үү гэж асуух хэрэгтэй. Тэгээ ахаад өөрөөсөө асуух зүйл нь энэ нөхцөл байдлын донд би яг Бурханы хүслийн дагуу Бурханы өгөх сайнаар би амьдрахыг хүсэж байна уу гэж өөртнөөс асуух хэрэгтэй. Тэгээ бүгд хамтдаа залбирая. Бидний хайртай эцэг минь бид нар таныхаа өмнө ирээд залбирч байна. Та биднэрт бас ойлголт ухаарлыг мэдүүлсэн гэдэгт итгэж байна. Та бид нарыг ятгах өгөөч. Та бид нарыг итгэхгүй амьдралаар амьдарч итгэгчдийн амьдралаар амьдарч байсан бол та биднийг уучлж, та бид нарыг синхруулж, та бид нарыг урамшуулж яг энэ дагалдагчийн амьдралаар амьдрах тэр хүсэл эрмэлзлийг та бидний зүрх сэтгэл та суулгаж өгөөч гэж гуйж. Бид нар шинээр ирсэн хүмүүсийг дагалдуул, шинээр ирсэн хүмүүсийн төлөө санаа тавьдаг байж. Зөвхөн таныг л таниулж мэдхийн төлөө бас зориулт гаргаж дагалдагч бэлтгэхийн төлөө бид бүхэн амьдрахыг хүсэж байна. Гэхдээ эзэн магадгүй бид нэр яах, ийхээ мэдэхгүй байгаа ч гэсэн та бид нарыг хөтлөн чиглүүлж, та бид нарыг удирдан дагуулж өгөөрэй. Гагцгүй яг энэ цаг та бид нарыг үнэхээр эргэлт буцалтгүйгээр дагалдагч байх тэр хүсэл эрмэлзлийг бидний зүрх сэтгэлд суулгаж өгөөч. Бидний амьдралыг та үр жимстэй байлгаж өгөөч. Бидний амьдралыг тэр сүнслэг амьдралын хувьд ялалтай байлгаж өгөөч гэж гуйж байна. Бидний итгэлийн амьдралыг өсөлттэй байлгаж өгөөч, үр жимстэй байлгаж өгөөч гэж гон залбирч байна. Бидний тантай харилцах харилцаа тэр хоосон ямар нэгэн зүйлээр дутагдaltaй юм шиг санагдаж байгаа бол та энэ зүйлээр дамжуулж та бидний тантай харилцааг та сэргээж өгөөрэй. Та чуулганд амьд бол чуулганд сэргэлтийг, өөрчлөлтийг авчирч өгөөч гэж
эзэн тань даатга таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Аамен. Тэгээ зүйлд нь залбирч байхад нэг зүйл санагдж байгаа зүйлээрээ тэнийг ятгаад тэгээд дуусна. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр завгүй гэдэг байдал зөвхөн санаанд орж ирсэн. Нөгөө би завгүй штэ тий. Би мэдээж хэрэг бид нар нөгөө өөрсдийнхөө амьдрал дээр янз бүрийн талбар дээр гэр бүлээ тэжээхийн тулд хоол хүнсээ олохын тулд хөдөлмөрлөж хичээж амьдрах хэрэгтэй. Гэхдээ тэрнийхээ хажуугаар бид нар цаг зав зохицуулж чадахгүй байвал одоо та цаг зав зохицуулж чадахгүй та ирээдүйд зохицуулж чадахгүй гэж хэлмээр. Хэдий энэ цаг үе маань ингээд юм завгүй тэ стресстэй төвчрэлтэй ингээд ингээ маш их юм завгүй нийгэмд амьдарч байгаа ч гэсэн та чухал зүйлдээ цаг гаргахгүйгээр та ирээдүйд цаг гаргах боломжгүй. Тийм учраас та Бурханаас сайныг хүсэж байгаа бол та яаж хийгээд зориулт гаргаарай. Та яаж хийгээд хүсэж тэмүүлээрэй. Эсийн бүлгийн цагийг бүр хүсэж тэмүүлээрэй. Тагалдагч бэлтгэхийг та бүр хүсэж тэмүүлээрэй. Эрэлхийлээрэй. Эсийн бүлгийг бүр цагийг бүр хүлээж та төлөвлөж хийхин төлөө таныг бас цаг зав зохицуулдаг багасаа гэж таныг урамшуулмаар байна.